Америкийн нэгдсэн улсын элийн дэсийг өдөр бүр 100 мянган орчим гадаадын иргэд алхадгийн 90% гадаадын жуулчид, бизнес эрхлэгчид, оюутан залуус мөн Америкт ажиллахаар иргэсэд эзэлдэг байна. Америкт томд ордог Чикаго хотын олон улсын нисэх онгоцны буудлаар жилд 64 сая гаруй хүн үйлчлүүлдэг ажээ. Энэ 2010 оны 6 сард тус онгоцны буудлын дээр явж байсан монгол залууд дээр аха та монгол хүн үү? Надад туслаач гэсээр нэгэн хүүхэд уулзаад намайг Америк нэгдсэн улсад буухад тосч авна гэсэн хүмүүс нэрсэнгүй. Тэгээд хайчгаа мэдэхгүй холбоо барих утас хаяг байхгүй тул онгоцны буудлын дээр 2 хонлоо гэж ярьжээ. Энэ юун хүүхэд байваа? Хоёр хүүхэд ямар ч байсан сэтгцэн эмнэлэгт хүрэгдсэн байгаа. Өнгөрсөн жил явсан хүүхэд нь $12,000 хийсэн штэ гэж ирээд бүр үнэ хэлээ шууд л рекламд ч ихсэн Атлант Сити гэдэг. Тэр нь болохоор BNB Park гэдэг юутай нэртэй. Тэгэд яг хаяг нь болохоор энэ Rolling Cherry хаягтай. Яг сүүхэн сонсогдоод ньюсийг зөвл жоохон хил амгүй байхын тулд хотлоо тийм ажлын тийм санал Канадад жирийн ч юм хотлоо гаргаж зөвл тэгсэн юм шиг үлээ. Тэгээд ордог ч юм уу бидний өөртөө хотох шиг баг буу хүртэл авч яв гэсэн тийм зөвлөгөө өгчсэн. Бид нар хүртэл ийм амар хэцүү ийм байдалд одоо байна. Тэгээд хамтдаа ингээд сайхан амьдарцгааж гинөө одоогийн байдлаар бол тийм. Одоо сайхан амьдарцгааж байна. тэгээд тэр зодон бол нэг заа нэг үсрээд нэг 7 минутын юм болсон бол бичигнэл явцаа. Тэрэнд бол бид нар яг хоёуднууд тэгээ та нар дугаан гэж бодсон болов шүү. Та нар эндүүрчээ. Өнөөдөр бид дугаа байж чадахгүй. Учрыг олохын тулд хэрэг явдлыг бүр их нэсэн сөхье. 2009 оны 10 сараас эхлээд Монгол Улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр оюутан залуучуудыг Америк нэгдсэн улсад зуны улиралд ажиллаж аялах хөтөлбөрийн талаар сурталчилж эхэлжээ. Хорвоодоор хүн болж төрөөд Америкт 100 амарч ажил хийнэ гэдэг миний хувьд зүүд мөрөөдөл төдийл байлаа шүү. Тэгсэн чи би энэ хөтөлбөрт хамрагдаад англи амар чөлөөтэй яриад ахуй иргэдийн зүйлийг хангаа зогсохгүй амар зугаадаа дахиад явхад бүртгүүлсэн шүү чапи. Явсаар шууд ажил хийгээд нөхчөж байгаа юм чи. 2008 оноос Open World нэртэйгээр үйл ажиллагаа болж байгаа. Ингээд 2008 онд оюун гэрлэлтийнхаа лекцэнд очиж суугаад Summer Work and Travel хөтөлбөрийг сонссон. Я из России. Улсын хүчний нэг дуустал мөрөөдлөөр дэлхийд гайхуулдаг Америкийн нэгдсэн улсад аялаж бас ажиллах урт хугацааны түвшээс бий болсон ихтгэл хөтөлбөртөө эхний 100 оюутныг хөнгөлөлтийн үнээр буюу ердөө $1,200 бүртгэж байна. Амжиж бүртгүүлээрэ зөвхөн 12 дугаар сар хүчинтэй. Сайхан амлалт, үнэмшилтэй сурталчилгаанд итгэсэн оюутнууд Америк нэгдсэн улсыг зорихоор бас чамгүй төлбөр төлж 100-100-аараа бүртгүүлж эхэлсэн байна. Найзуудаа нийлээд 4 найзтайгаа нийлээд Open World компаниар зуршласан чин зэрэг захиралтай. Тэгээд компани дээр анх 10 сард очиж бүртгүүлсэн. Бүртгүүлж байхад бол бидрээс анх $600 авчихсан. Тэгээ бүртгэлт нь болохоор бидрээс бүр барьцааны хөрөнгө гэж 10 сая төгрөгийн тийм барьцаа авсан. Тэр нь болохоор ийм үл хөдлөх хөрөнгө юу манай гэрийнхэн ээж аав хоёроо бүр гарын үсэг зурулж тийм намайг 9 сарын эхний 7 хоног багтаж ирэхгүй болвол манай гэрийн хөрөнгийг аавна гэсэн утгаар тийм барьцааны гэрээ хийлгсэн. Нэлээд сонирхож ирсэн. Өнгөрсөн жил явж ирсэн хүүхдүүд найзуудаасаа нэлээд мэдээлэл авсан. Тухайн үед ярихдаа манай найзууд таньдаг хүүхдүүд дандаа болж бүтсэн л гэж яриад байсан. Тэгээл ялангуяа Open World компани олон жил бусдын хотод олон жил хүүхд явуулсан болохоор илүү туршлагатай найдвартай гэж ярьж байсан. Тэгээл энэ хөтөлбөрийг нэлээд сонирхол 10 сарын 20-нд яг бүртгэж ихснээр маргааш өдөр очиод бүртгүүлсэн. Би баг эхний ярих юм бол би өөрөө тэгж юм хүнд итгэхэд байдгүй хүүхдтэй. Тэгтэл миний найзууд надад хүчрээ яалцгүй хүүхд түрүүжил яваад мөнгө олцсон гэж зарлаа нөхцөн тэгээд айгүйх найз нөхдөд олцсон байх гэсэн хамгийн гол найзууд манад таньсан байхгүй өөр хүмүүс хэрээгүй. Найзууд маань гэсэн утгаар би бүр айгүйх найзтай мэсэн дараа нь ингээд сурах сонсохны Open World-ийн дээр өөрөө доороо илсүүлсэн дуурай хэрэг холоо өгдөөсөн тэрнийх нь маягаар бас тавьж юм уу $30 тийм хөнгөлөлт урамшуул олгож ирсэн юм би дараа нь сүүл мэдсэн л дээ. Тэгээд тэр компани сонгосон шалтгаан гэхээр энэ компаниар манай найз маань бас явж байгаа. Тэгээд найзтайгаа ингээд гуруулаа. Тэгээд хантай гуруулаа явъя гэд. Тэгээд дээр нь энэ компани хөтөлбөрийн төлбөр нь арай бага байсан. Арай юугаа Open World компаниг бодох юм бол арай бага байсан. Тэгээд бас юу гэдэг анх захирал нь яриад ингээд
бүх юм бүх одоо гэрээ контракт нээдэрээ бүх юмнууд нь таалагдаад боломжийн юм байна. Очоод ямар ч хэлсэн юугаа зардлаа чи явсан зардлаа олж чаднаа. Тэгээ дээр нь хил сурна их олон давуу талтай гэдэг утгаар энэ хөтөлбөрийг сонгосон. Тэгээд буцаагаад зардлаа олчиж байгаа. Дээр нь 100-ийнхаа 3 сарыг бас 6-аатай хилээд дээшлүүлээд бас өөр орны соёлтой танилцсан гэдэг утгаар энэ хөтөлбөрийг сонгосон. Монголын залуучууд солилцооны агентлагаар зуучлуулж ирсэн. Тэгээд ер нь бол анх тэнцээ ингээд зуучлуулаад ингээд хүмүүсээс юм сонсож байхад бол энд ирээд хангалттай одоо мөнгө хийнээд баг зардлынхаа мөнгийг нөхнөө. Дээрээс нь ер нь бол бид нар энд ирсэн хүүхдүүд бол тийм ойлголттой ирж исэн. Дээрээс нь сургалтын төлбөрөө баг хийж өгөх ухааны бодж ирж исэн. Тэгээд Leadership University сурдаг. Тэгээд энэ хөтөлбөрт анх яг хамрагдах шалтгаан нь бол би өөрөө глобал сурдаг. Тэгээд глобалаараа дамжуулж энэ хөтөлбөрийг сонгож. Найдлан жилийн өвөл манай сургууль дээр одоо Prince World компаниас маш их сурчлагын явдаг байсан. Самрууд дээр мөн бүр юм хурлын танхимд хурал хийжсэн. Тэр сурчлагаас нь үзээд энэ компанига бүртгүүлэх гэсэн санаа ирсэн. Тэгээд тэр сурчилж байхдаа болохоор одоо тэр компани явж исэн хүүхдүүд нь зардлаа бүрэн нөхөх боломжтой энэ хөтөлбөрөөр яваад тэгээд дээр нь би одоо найдлан явж исэн энэ chair pusher гэдэг ажил хийжсэн. Тэгээд зардлаа бүрэн нөхөх боломжтой. Тэгээд дээр нь компьютер тэгээд сургалтын төлбөрөө хийгээд ирж исэн гэсэн болохоор мөнгөө ээж болдгийм байна гэсэн бодолтойгоор хамгийн гол нь тийм хөшөөрөг бид нарыг ийш нь авчрах юм боломж гэж ойлгуулсан. Summer Work and Travel буюу Америкт зуны улиралд ажиллах, аялах боломж олгосон энэ хөтөлбөрийг Америкийн нэгдсэн улсын төрийн департаментаас зохион байгуулж явуулдаг байна. Ингэхдээ Америкийн нэгдсэн улсын төрийн департаментаас тусгай эрх авсан лиценз бүхий 69 спонсор байгууллага энэ хөтөлбөрийг хэрэгжүүлдэг гэжээ. Спонсор байгууллагуудын хувьд гэвэл гадаад орнуудад тухайлбал Орос, Турк, Хятад, Монгол гэх мэтлэн орнуудад байгаа тодорхой байгууллагуудтай холбогдож тэдгээр байгууллагуудын тусламжтайгаар энэ хөтөлбөрийг оюутнуудыг бүртгэж авчирдаг байна. Эдгээр байгууллагуудыг бол түнш байгууллагууд гэж нэрлэдэг. Монголын хувьд бол нэлээд хэдэн бүс компаниуд түнш байгууллага болж энэ хөтөлбөрт оролцох хүсэлтэй тавьсны үндсэн дээр бол батлагдаж 1 жилийн гэрээ байгуулсан байгаа. Тухайлбал Open World компани гэхэд ASE буюу Aspire, мөн Wise гэдэг спонсор байгууллагуудтай гэрээ байгуулсан байгаа. Prince World компани бол CHI буюу Cultural Homestay International гэдэг байгууллагатай гэрээ байгуулсан. Глобал сангаас бол PII буюу Philadelphia International Institute, мөн CBS гэдэг байгууллагатай гэрээ байгуулсан. Гэх мэтлэнгээр одоо энэ хөтөлбөрт хамрагдах боломжтой болж гэрээ байгуулцсан юм байна лээ. Зуны энэ хөтөлбөрт оролцож буй оюутнуудад тавигддаг гол шаардлага гэвэл Америк нэгдсэн улсад ирээд дор хаяж 6-аас 8-7 хоног ажиллах ёстой гэдэг шаардлага юм. Ингийн тулд Америкийн ажил олгогчийн гарын үсэг бүхий ажиллах санал буюу job offer-тай байх ёстой байдаг байна. Job offer гэдэг нь Америкт ирээд оюутан ажиллах байртай гэсэн баталгаа юм. Америкийн спонсор байгууллагаас хөтөлбөрт оролцож байгаа оюутнуудаа ажлаа өөрсдөө олох эсвэл хөтөлбөрийн хураамжин дээр 100-аас $200 нэмж төлөөд спонсор байгууллагаар олуулах гэсэн санал тавьдаг байна. Зарим Монгол компаниуд анхлан бүртгүүлэхээр ирсэн оюутнуудад Америкийн спонсор байгууллагаар ирсэн ажлын санал гэж цагийн $7.50-ээс $9 цалинтай 7 хоногт 30-аас 40 цаг ажиллах боломжтой ажлын жагсаалт үзүүлжээ. Ингээд бүртгүүлж ажлын байр Америкийн спонсор байгууллагаар олуулсан төлбөр гэж нэмэлт мөнгө төлж ажлаа сонгосон хойно ажлын саналын чинь хариу ирээгүй байна гэж олон сараар хүлээлгэжээ. Эцэст нь визэнд орохын өмнөхөн ажил чинь цуслагдсан гэх зүйлийг оюутнуудад хэлж эхэлжээ. Prince World компанид очиод хүн болмаар өөр шахуу ажил сонгосон байхгүй. Одоо юу гэдэг нь би болохтой ихэд өөр New Jersey-ийн тийш болохтой нэг юм кэшер ажил сонгосон байсан. Манай найз дээр. Тэгээд яа ингээд магаш хөлөө визэнд орохоос өмнө ч юм уу шууд бид үсийг хүчээ шууд пушер болгоцсон. Одоо энэ Royal Volunteer-д ерөөсөө тим ажил байхгүй зүгээр сүүлдэн сонсоход бол бид үсийг зүгээр л жоохон хил амгүй байлгахын тулд худлаа тийм ажлын тийм санал кинонд жирийн ч юм худлаа гаргаж зурлаа. Тэгсэн юм шиг үлээ. Тэгээд сонгосон ажил болохоор Аляс гэдэг ажил сонгосон. Тэгээд 12 сард ажлаа сонгоод нөө job offer нэгээ ирэхгүй амар удаан хүлээгдээ баг 5 сарын ихээр хариу нэрсэн. Дундуур нь ч өлөө. Тэгээд
Хариу нэрхтээ болохоор тэр ажил чи одоо канселсан. Одоо ингээд та нар ганцхан сонголтоогоо тэр нь болохоор Нью-Жерси мэж Атлантик Сити хотод ингээд тийм тэрэг төрдөг. Тийм ажил одоо ганцхан өөр сонголт байхгүй гэж хэлсэн. Тэгээд ажлаа бол Алеск гэж сонгосон л ба. Яг одоос 6 7 8 сарын өмнө би ажлаа сонгосон Алеск гэл. Тэгээд Алескээ сонгоод яасан чинь яг эрхийн өмнөхөн гинт ажил чинь хүчингүй боллоо гэдэг. Тэгээ Атлантик Сити ганцхан ажил үлдсэн байна. Атлантик Ситиг ажиллана. Тэгээ Атлантик Ситиг ирэхээс өөр аргагүй бас 6 сар өдөлтөд ажилтгаас салахад бас эвгүй санагдаа. Тэгээ ирэхээс өөр аргагүй бас. Алескийн ажил цуслагдсан байсан. Одоо та нар ганцхан Атлантик Ситид л очих боломжтой гэж байсан. Тэгээ бид нар энэ ажлыг судлаад үзсэн чинь зүгээр ингээ модон зам дээгүүр хүмүүсийг тэргэн цолгож төрдөг ажил байсан. Өмнөх жил нь явсан хүмүүстэй уулзсан чинь таалагдаагүй гэж хэлэн Атлантик Ситиг ажиллая. Тэгээ бид нар очиж хэлсэн Open World ганц түвшигт нь бид нар энэ ажлыг чинь хийхгүй. Бид нар мөнгө төлж байгаа юм чинь ийм ажил хиймээргүй байх гэж хэлсэн. Тэгэхэд ганц түвшиг бид нарт та нар үнэхээр л мөнгө олмоор л байгаа юм бол зардлаа нөхмөр л байгаа юм бол Атлантик Сити харин ч мөнгө олох боломжтой ажил гэж ярьж байсан. Тухайн үед одоо энэ төлөөлөгчөөр ирсэн эдрээ ууган хүртэл хажуунаас нь орж ирээд өнгөрсөн жил явсан хүмүүс $12,000 хийсэн штэ гэж ирээд бүр үнэ хэлээ шууд л рекламдч эхэлсэн Атлантик Ситиг ажиллая. Тэгээ бидэд ямар ч сонголт байгаагүй. Тэгэл нөгөө нэг охин маань шантраад үлдсэн мөнгөө буцааж авна гэж дахиад бүхэн асуудал үүссэн. Үлдсэн 3 тэгээ бид нар ямар ч сонголтгүй нэгэнт л бид нар явна гэж шийдсэн байсан. Тэгээд дээрэс нь хэвээ бид нар гэрээгээ цоцлох юм бол гэрээ цоцлосны төлбөр гэж шимтгэл авахар байсан. Open World компаниас оюутнуудаа байгуулсан гэрээнээс зуучлуулагч оюутан виз авч чадаагүй бол төлбөрөөс $450 суудах. Зуучлуулагч ажлын санал дээр гарын үсэг зурхаас өмнө гэрээнээс өөрийн хүсэлээр татгалзвал төлбөрөөс $350 суудах. Зуучлуулагч нь ажлын байрны саналд гарын үсэг зурсны дараагаар гэрээнээс өөрийн хүсэлээр татгалзвал төлбөрөөс $550 суудах. Зуучлуулагч нь DS-2019 формыг хайж өргөдүүлбэл заавал дахин хэвлүүлж авах шаардлагатай бөгөөд дахин хэвлүүлэх зардал болох $200 төлнө. Бусад компани гэрээнд мөн ийм ижил заалтууд байсан. Тухайлбал глобал удирдагч сангийн гэрээнд оюутан гэрээгээ цуцлсан тохиолдолд 200-аас 700 хүртэлх долларыг суутган авах 7 зал орсон байлаа. Тэгээд чэйр пүүшрийн ажлаас өөр ажил байхгүй гэж хэлээд тэрийг сонгохоос өөр аргагүй байдалд орсон. Тэгээд би сонгохдоо би ингээд жижигхэн биетэй охин хүн учраас ийм ажил хийж чадахгүй манай ээж авч зөвшөөрөхгүй байна гэсэн чинь үгүй энэ ажил бол айгүй амархан чи нодлон явж исэн эмэгтэй хөлтөөс асуугаад үзгээд уцыг нөгөөд тэгээд ер нь бол тэр нь баг өөрөө инерцээрээ авчдгийн нэг явхад $20-40 авдаг. Ерөөсөө та нартай л айгүй амархан гэсэн тийм ойлголтыг өгөөд тэгээд явуулсан. Ингээд Монгол оюутнууд газар үзэж, хүнтэй танилцаж, англи хэлээ сайжруулна гэж мөн чамгүй мөнгө хийж сургалтын төлбөрөө төлөе гэсэн бодолтойгоор Америк нэгдсэн улсыг зоржээ. Миний хувьд бол энэ хөтөлбөрийн хүрээд Монголоос оюутнууд ирж байгаа тухай сонсоод эхлээд их олзуурах хүлээж авсан. Ер нь бол ийм залуу наснда бол Америкт хурж ирээ тий хөдөлмөрлөж тэгээд бас гадны оронтой танилцаж одоо хүмүүсээ сурах юм бол их байгаа гэж бодчихсон. Тийм болохоор энэ бол маш том боломж юм а гэж ойлгож байсан. Гэвч том удалгүй миний сэтгэл бол маш тийм төгшөөртэй байдлаар солигдсон. Учир нь бид нар Америкийн одоо монголчуудын ордог тийм orlo.com гэдэг нэг вебсайт үүдээ тэн дээр бол маш олон зарууд нэмэгдсэн. Тухайлбал одоо ах эгч нараа би одоо Женевисээр Америкт ирсэн. Тэгээ ажил байхгүй байна. Надад олж өгөөч тий орох орон байхгүй байна. Байр хөдлөхөд туслаач гэдэг ч юм уу. Тэгээд хүмүүс ер нь энэ Женевисээр ирсэн хүүхдүүдэд одоо туслах хүн байна уу, харж чадах хүн байна уу, энэ ч одоо хинт хамаатай харьяатай хүүхдүүд вэ гэсэн байдлаар хандж байгаа ч гэсэн зарууд гарч байсан. Дээрэс нь нэг зар бол бүр их сэтгэлд хоногсон. Тэрэн дээр бол би хаваан